За сайн байцгаана уу. Өнөөдөр миний хувьд миний амралтын өдөр тэгээ би өөртөө нэг жоохон снэк магийн хийж идэх чинь. За тэгээд ер нь нөгөө 30 гараад ирэхлээр энэ ер нь нэрэнгүү бид нөгөө булчныхаа маасыг алдчихийдэг учраас ер нь бол маш их тийм уургалаг бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. За тэгээд би энэ одоо source of protein гэдэг чинь болохоор энэ маань өөрөө протеинтэй гэсэн үг. Тэгээд source of fiber гэхээр бас эслэгтэй гэсэн үг. Тэгэхээр миний хувьд одоо эдрийг ингээ бүгдээр ингээ бичилсэн байгаа аахгүй энэ жимснүүдийг. Би нөгөө нэг өтгөн маань их хатдаг учраас аль болох эслэг ихтэй өндөртэй юм бас идэхийг хичээдэг. За энэ бас дахиад hemp seeds гинэ. За монголоор юу гэдэг вүлээ би санахгүй байна. Гэтэ ямар ч байсан уураг тэгээд phosphorus гинэ, iron, magnesium гэдэг эдрийн source эднэртэй юм байна. Тэгээд эдрийг ингээд бас дахиад жижиглэлсэн. Ингээд хардаа 5 стар гэхээр энэ ер нь бол Австралид эрүүл гэсэн үг байхгүй юу? Health rating гэдэг нь. Тэгээд энэ болохоор бас protein source beta seed гэдэг юм нөгөө бас health rating нь 5. За тэгээд энэ болохоор pine nuts гэдэг манайхаар бол нөгөө самраа газтай ингээд арилгацсан. Тийм бас ингээд health rating нь 5. За тэгээд энийг би ерөнхийдөө өглөөдөө тийм кефир хэлбэрийн сахаргүй тарган дээр хийгээд эзэлчихдэг байхгүй юу. Тэгээд ойрд ингээд одоо ямар regardless те миний өтгөнийг ингээд сан бүтээгдэхүүн хатаагаад байгаа учраас би одоо эдрийг арай өөр замаар идэхгээд тэгээд сая би эдрийг бүгдээрийг нэмээд энд дотор нь жоохон масл хийсэн. Тэгээд тийм зүгийн бал хийгээд жоохон давс хийгээд тэгээд бак бит буюу манайхаар бол нөгөө бор будаа штэ бас ингээд нутгалцсан тийм гурилаар өөртөө нэг жоохон снэк хийх гээд ингээд бэлтцсэн байна. Тэгээд ер нь бол одоо бид нэр аль болох уургалаг хоолыг хэрэглэх хэрэгтэй учраас аль болох иймэрхүү зүйлүүдийг хэрэглэж байгаарэ. Тэгээд урилны оронд бас нөгөө ангахай шоштэй за тэгээл энэ бор гуриландрыг ингээд жижигэлцэн гурилнууд манай энд байдаг. Ер нь бол ингээд бид нэр хоолоо хасахгүйгээр эрүүл зүйлээр орлуулад идэх бүрэн боломжтой байдаг шүү.